Сайн байцгаана уу. За тайлан үзлээ. Энэ 8 дугаар хэсэгт ийм ажил байгаа байхгүй. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд эмийн зохистой хэрэглээний талаар сургууль сурталчилгаа явуулах гэсэн ийм тайлан байна. Тэгээ энэ нэлээ нэг хуудастай нэлээ олон ийм ажлууд байна. Би энэ хүмүүсээс асуух гэж байгаа. За энэ Монгол улсын одоо насанд хүрсэн хүмүүст зориулсан юм уу эсвэл хүүхдүүдэд зориулсан юм уу? Тэгээд бүгдээрээ одоо иргэдийн эрүүл мэндийн боловсролын дээшилсэн үү? Тэрийг хэмжсэн юм уу? Тэр талаар тодорхой мэдээлэл авмаар байна. Хоёрдугаарт нь боловсролын байгууллагатай хамтын ажиллагаагаар яг юу хийсэн бэ? Сүүлийн одоо энэ шин тогтоолын төслийн хүрээнд байд юм уу? Урдчлаа тий. Ер нь хүүхдүүдэд дур мэдээ юм өгч байгаа эцэг эхчүүдийн ч асуудал байгаа. Энэ дээр ер нь ямар ажил хийгдсэн бэ? Энэ дээр нэг тодорхой нэг боловсролын байгууллагатай бид нар ингэдгээ цэцэрлэгт ингэдгээ сургуулийн юм байна. Эрхцэн хувьд ингэдгээ гэсэн хариултаас авмаар байна. За хоёрдугаарт нь эмийн хэрэгслийн тухай хуулийн 26-гийн 5 дээр 26-гийн 5 дээр энэ зар сурталчилгааны хориглох юм заалтууд байгаа байхгүй. Энэ дээр одоо тэгээд хориглол гэсэн байгаа юм л та. Тэгээд хичнээн одоо зар сурталчилгаа хориглосон бэ. Facebook руу ороод харахлаар л дүүрэн юм байна. Хаа газрын эмнэлэг эрүүл мэндийн байгууллага дээр очихоор аль өнгөтэй өвддөг боршуур бол эмээл сурталчилгаа байдаг байхгүй ард нь. Тэгэл нэг юм байдгийг. Эрүүл мэндийн боловсролын тухай нэг брошюр аваад үзчихье гэхэлэр эмээл байдаг байхгүй. Тэр ард нь эмээл юм байдаг. Эсвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эсвэл нэг буланд нь эрүүл мэндийн яам гэл болоо. Тэгэхээр ер нь энэ манайх энэ одоо энэ иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээр зориулж явж байгаа арга хэмжээ чинь одоо энэс өшөө ахих юм уу, яах юм ингээд энийг хичнээн зүйл хориглосон. Хориглоод ямар нэгэн торгуул төлсөн юм уу? Тэр торгуул нь хаашаа зарцуулагдсан гэдэг тухай бүр нэлийн тодорхой мэдээллүүдийг авмаар байна. Та ажлын хэсгээс хариулах уу? Эрдэнэ баяр дарагцаа. 4-р микрофон. За саранчлан гишүүний асуултанд хариулъя. Энэ тогтоол дээр иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хүрээнд одоо бас энэ зохистой иргэдийн сургалт сурчлагаа хийх гэсэн юм зүйл байгаа. За хууль эрх зэгснээс хойш одоо манай агентлагийн зүгээс энд одоо эрүүл мэндийн яамтайгаа хамтраад бусад бас эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтарч эхний ээжинд бид бас энэ эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч хэрэгчнүүдэд одоо бас энэ төлийн хуулийн өөрчлөлт шинжилтүүд хийж хэрэгжүүлж байгаа одоо шинээр одоо оруулсан энэ заалтуудыг таниулах ялангуяа энэ одоо цахим болон цаасан жарийн асуудлууд дээр сургалтууд хийсэн. За нэг хэсэг бас энэ дээр одоо та бүхэн маань санаж байгаа бол бас янз янзын байдлаар бас асуудлууд үүсчихсэн бол энэ одоо үйл ажиллагаанууд маш их чигдэрч ингэж явж байгаа. Өөрөөр хэлбэл иргэд маань ч гэсэн одоо энэ жороор заавал үүсгэх ёстой байна гэдэг энэ ойлголтыг бол одоо бас ойлгож за энэ дээр одоо бас өрх олон одоо дунд читний эмнэлгүүд дээр одоо ингэж хандаж энэ байдлуудыг сайжирч байгаа. За энийг бид нар бас яг үхээр манай агентлагийн зүгээс бол бас танил судалгааны газар байж байгаа. Эндээс одоо бид нар бас хэсэгчсэн байдлаар танил судалгаанууд хийсэн байгаа. За зөвхөн иргэдийн дунд хийх энэ судалгааны талаар бид нар эрүүл мэндийг дэмжих сандаа бас нэг төслөгчөд өгсөн байж байгаа. Тэгэхээр ер нь одоо суулийн хэрэгжлийн тодорхой хугацааны дараа бас энэ хийхгүй бол яг одоо хийхэд бол бас зохимжгүй байна. Тэгэхээр бас нэг тодорхой хэмжээнд энэ бид төлөвлөгөөт энэ сургалт сурталчилгааны ажлуудын дараа бас буюу энэ намар одоо бас энийг нэг хийе гэсэн байдлаар дотооддоо бид нар бас ингэж төлөвлөлтөө гаргаад ингэж одоо ажиллаж байгаа. За таны асуусан хоёр дахь асуултын хүрээн дээр ихтэй дарга хариултан тийм ээ. За их туяа дарга 3-р микрофон. Нэмэлтээр хариулъя. За тэгэхээр эмийн зар сурталчилгааны зөвшөөрлийн асуудал зөвшөөрлийн хууль 23 онд хэрэгжснээр хуулинд орж ирсэн зөвшөөрөл өгж байгаа. Тэгээ манай байгууллага дээр бол тухайн одоо эмийн дээр зар сурталчилгааны зөвшөөрөл олох чиг үүрэг хүлээдэг. Энэ хүрээндээ жилд нэг 150 гаруй эмийн зар сурталчилгааны зөвшөөрөл олгож байна. Хяналтын хувьд яаж юм нөхөр ер нь одоо сүүлийн үед манай байгууллагад орж ирж байгаа өргөдөл гомдлоос бол цахим худалдаатай холбоотой өргөдөл гомдол нэлээд их ирж байгаа. Манай байгууллага хяналтын чиг үүргээрээ төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд төлөвлөгөөт бас урьдчилан сэргийлэх хяналт гэж хийж байгаа. Урьдчилан сэргийлэх хяналтынхаа хүрээнд манай цахим худалдаан дээр одоо хяналт хийж байна. Тухайлх юм бол одоо 24 онд эмийн хууль хэрэгжихээс өмнө бол 22 аж ахуй нэгж одоо 9 иргэнд 34.5 сая төгрөгийн торгууль ногдуулж 39.9 сая төгрөгийн хууль бус орлогыг нөхөн төлүүлээд давхарцсан тоогоор 150 гаруй нэрийн бүтээгдэхүүний хурааж устгах арга хэмжээ авсан. Мөн зар сурталчилгаанд одоо хуулиар хоригдсон одоо хэлбэрээр зар сурталчилгаа За 3-р микрофон нэмэлт хугацааг нь өгнө.
торгуулийн арга хэмжээ авж байгаа. Дээр нь одоо манай ийм эдийн хэрэгслийн тухай хууль 10 сарын 1-нд хэрэгжээд эхэлснээс хойш 3 сарын 31-ний байдал ирэх юм бол зар сурталчилгаа буюу цахим одоо худалдаагаар ийм эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан зөвшөөрөлгүй буюу бүртгүүлгүй худалдан борлуулсан зөрчил 3 аж ахуйн 123 иргэн дээр 115 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч 21.9 сая төгрөгийн хууль бус орлогыг төлүүлж 8 нэрийн бүтээгдэхүүний хураа шилжүүлсэн байгаа. Энэ торгуулийн төлбөр, нөхөн төлбөр бол манай байгууллагын одоо данс ч юм уу санд орохгүй төрийн санд руу орж улсын төсөвт ордог байгаа. Энэ төрийн хяналтын хуулийн хүрээнд бол энэ торгуулийн мөнгийг бол одоо байгууллага санхүүжилтанд ашиглахыг хориглосон гэж заалт байдаг учраас тэр хүрээнд явдаг гэсэн үг. За гишүүний нөгөө боловсролын яамтай хэрхэн ажиллаж байгаа тэр талаар хэн хариулах юм? За их туяа 3 дугаар микрофон. Одоо боловсролын салбарт бол эрүүл мэндийн хичээл буюу эрүүл мэндийн одоо хичээл энэ одоо хөтөлбөр явагддаг байгаа. Тэгээ манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн яамд мар дамжуулаад боловсролын ерөнхий газар, боловсролын яамд бол одоо энэ юу ийм эмнэлгийн хэрэгслийн одоо зохицуулалт дээр нь зохистой ялангуяа зохистой хэрэглээ нянгийн эмийн төсвөрчлээс сэргийлэх асуудлаар боловсролынхаа хөтөлбөр дотроо заалт оруулаач гэдэг одоо албан бичиг хургуулээд энэ хүрээндээ бол боловсролын ерөнхий газараас манад хариу эргүүлээд одоо бас хөтөлбөр дээр нэмэлт оруулаад хамтарч ажиллахаар ажил хийгдэж явж байгаа. За тодорхойлох Саран Чулуун гишүү. За тэгвэл тэр нөгөө хориглоно гэдэг заалтан дээр маш олон эрүүл мэндийн мэрэгчлэнүүд өөрсдөө эм болон эмийн нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа шүү дээ. Тэр одоо тэгээд хизээ ер нь болох юм бэ? Хүмүүс мэдгүйгээс болж янз бүрийн бүтээгдэхүүн эмийн төстэй бүтээгдэхүүнээс хортохоо хизээ болох юм бэ гэдгийг нэг тодорхой. Дээрэс нь иргэдийн эрүүл мэндийн одоо боловсролыг дээшлүүлнэ гэдэг хүрээнд зөвхөн нэг талдаа интерактив биш, зөвхөн нэг талдаа зар сурталчилгаа явуулаад, ийм боршуур явуулаа гэдэг ийм арга барилаа хизээ солих юм бэ? Ингээд нэг талаасаа нэг мэдээлэл өгчөөд тэгээд тэр нь иргэдийн боловсрол дээшилсэлчлээ, мэдлэгтэй болчлоо гэж яаж дүгнэх юм? Энэ дандаа ийм одоо интернет сүлжээтэй захим мэдээлэлүүд байгаа байхгүй 8 дугаар хэсэг бол. Тэгээ энэ орон нутгийн хүмүүст хэдэн хувь хүрсэн юм бэ иргэдэд гэдэг нь. Орон нутагт аймаг даяар хөдөө суманд байгаа мэдээлэл чинь энд хүрсэн юм уу? Хаа бага Хөвсгөл аймгийн одоо улаан уул суманд энэ За энэ дээр тодорхой хариулт өгнө. 3 дугаар микрофон их туяад. Гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг одоо хэдийн хэмжээгээр өссөн бэ, одоо дээшилсэн бэ гэдгийг бол яг манай байгууллагын хувьд үнэлэх боломжгүй. Гэхдээ манайх одоо байгууллага аймаг болгон дээр нэг одоо улсын байцаагчдаар ажилладаг тэр хүрээндээ тухайн одоо аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, орон нутгийн телевизээр энэ мэдээлэлээ тасралтгүй хүргэж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт ялангуяа эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дээр жорын асуудал ороод нэлээд асуудал хөндөгсөнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага эмч эмнэлгийн ажилтнууд манайх тасралтгүй одоо бараг сар 7 хоног болгон сургалтаа хийж байна. Дээр нь таны түрүүний асуусан эмнэлгийн мэрэгчлэлтэнд сурчлагаа хийх гэдэг асуудлыг бол өмнө ерөөсөө байдгүй байсан асуудлыг шинээр батлагдсан хуулиндаа заалт дэмж өгсөн. Дээр нь манай хуулийн дээр зар сурчлагаа, таниулах үйл ажиллагаа, мэдээлэх үйл ажиллагаа гэдэг нь дотроо харьцангуй өөр байгаа. Бид нар энэ асуудлыг бол тандал судалгаа хяналтынхаа хүрээнд илрүүлээд арга хэмжээ авч जैन. Дээр нь энэ асуудал одоо эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд маань оролцохгүй байх асуудлыг бол ялангуяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллага нийслэлийн За гамаа гишүүн асуултаа асууно.